Геофизик буюу дэлхийн судлал нь байгалийн болон зохиомол физик орныг ашиглан тодорхой физик аргуудад тулгуурлан дэлхий болон түүний хүрээлж буй сансар охторгын бүтэц, тогтоц, физик шинж чанар, тэдгэрт явагдах физик үзэгдлүүдийг судалдаг шинжлэх ухааны салбар юм. Судалгааны чиглэлээр нь ерөнхий геофизик, хэрэглээний геофизик гэсэн үндсэн хоёр салбарт ангилдаг. Ерөнхий геофизик нь газар хөдлөл судлал буюу сейсмологи, дэлхийн соронзон судлал, агаар мандлын физик, галтуул судлал, далай судлал, математик геофизик, астроном гэсэн салбаруудтай ба эдгээр салбарууд нь дэлхийн дотоод үе давхаргууд болох цөм, манд, царцдас мандал болон агаар мандал, усан мандал, соронзон мандал, цэнэгт мандал зэргийн физик шинж чанар, тэдгэрийн өөрчлөлт хөвслийг судалдаг. Хэрэглээний геофизик нь ашигт мултимлын эрэл хайгуулын геофизик, инженер геофизик, хүрээлэн буй орчны геофизик, цөмийн геофизик, зайнаас тандан судлал, археологийн геофизик, петрофизик буюу чулуулын физик шинж чанарын судалгаа гэсэн салбаруудад хуваагддаг ба ашигт мултимлын хайгуул болон дэлхийн цардцын дээд хэсгийн товцыг судалдаг. Хайгуулын геофизик нь дэлхийн цардцын дээд хэсэг дэх эрдэс баялагын нөөцийг илрүүлэх зорилготой. Хайгуулын геофизикийн аргууд өвөрмөц шинжтэй бөгөөд зорилгоосоо буюу ямар физик орон сулж байгаагаас шалтгаалan цахилгаан хайгуул, соронзон хайгуул, гравиметрийн хайгуул, радиометрийн хайгуул, сейсмо хайгуул, цооногийн геофизикийн хайгуул, дулааны орны хайгуул гэсэн аргачлалуудтай. Монгол Улсын их сургуулийн геофизикийн салбар нь анх 1965 онд Монгол Улсын шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн физик математикийн шинжлэх ухааны доктор профессор Чүлтэм, физик математикийн шинжлэх ухааны доктор профессор Халтар нарын санаачлагаар Монгол Улсын их сургуулийн физик математикийн факультетийн ерөнхий физикийн тэнхимийн харьяанд агаар мандлын оптикийн хэмжилтийн лаборатори байгуулагдсанаар суурин тавигджээ. Өдгөө Монгол Улсын их сургуулийн геофизикийн салбар нь 18 удаагийн төгсөлтийн 200 гаруй мэргэжилтэн бэлтгээд байна. Манай төгсөлтийн дийлэнх нь шинжлэх ухааны болоод хэрэглээний геофизикийн салбарт ажиллаж байна. Та бүхэнтэй ерөнхий геофизикийн болон хэрэглээний геофизикийн салбарын төлөөллийг уулзуулъя. Би Монгол Улсын их сургуулийн геофизикийн ангийн 2001 оны төгсөгч Цагаан Өвгтэй Баасан Бадагдаг хүн байна. Сургуулаа төгснөөс хойш шинжлэх ухааны академийн одоо орон геофизикийн хүрээлэнд эрдэмтсгийн ажилтнаар тасралтгүй 16 жил ажиллаж байна. Одоо орон геофизикийн хүрээлэл нь одоо орон судлал, дэлхийн соронзон судлал, газар хөдлөлт гэсэн 3 ерөнхий салбартай. Монгол Улсын их сургуулийн геофизикийн ангийн олон төгсөгч нар эдгээр салбаруудад амжилттай ажиллаж байна. Геофизик гэдэг үгийн ерөнхий утга санаа нь дэлхий судлал гэсэн үг юм. Хүн төрөлхтний хөгжлийн хэрээр их усан дэлхийн маань уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаалал, байгалийн гамшигт үзэгдэл, гих зэрэг асуудлуудад тулгарч байгаа нь энэхүү амьдарч байгаа дэлхийнхээ одоо өнгөрсөн ирээдүйн төлөв байдлыг улам сайн наривчлан судлах шаардлагатайг харуулж байна. Энэ чиглэлийн шинжлэх ухааны судалгааны салбарт геофизикийн мэргэжлийн судлаачдын оруулж байгаа хувь нэмэр их юм. Иймд геофизикийн мэргэжлээр суралцж байгаа болон цаашид геофизикийн мэргэжлийг сонгон суралцах гэж байгаа оюутан залуучуудад хандан хэлэхэд та бүхний өмнө судалгааны талбар нээлттэй байна. Иймд геофизикийн чиглэлээр шинтэн суралцаж сонирхсон чиглэлийнхээ судалгааны ажилд амжилт гаргахыг хүсье. За би бол Монгол Улсын их сургуулийн геофизикийн ангийн 2002 оны төгсөгч геоинженерийн группийн захирал Доржигч Овгтой баяр сайхан байна. 1998 онд тус сургуульд ирсэн орж 2002 онд 23-ла төгсөж байсан. Биднийг төгсөж байхад төгсөх жилийн өмнө 2001 онд бол анхны Монгол Улсын их сургуулийн анхны хээрийн дадлага гарч байсан. Энэ үед бол бид сургууль дээр сурж ирсэн онлын хичээлүүдээ бүгдийг нь баттгаж геофизик юу гэдэг вэ гэдэг бүхэл одоо гарт барьж нүдэнд харагдахаар тийм одоо сайхан хээрийн ажлыг анх хийж байсан. Энэ бол бидний одоо зүрх сэтгэлд бол одоо мартагдчихгүй сайхан дурсамж байд юм аа. Биднийг төгсөх жилд бол геофизикийн эрэлт хэрэгцээ бол их ховор байсан.
Яг 2002 онд бид нэр ангийнхаа 2 3 залуучуудтай бол Эрдэнтийн нөөцийг нэмэгдүүлэх JICA-гийн төгслөөр 3 4 хүүхэд ангиасаа хамт явсан байдаг. Энэ үед бол Япон мэрэгчлэнүүттэй анх геовиз гэдгийг одоо юу гэдгийг жинхэнэ нүдэрээ үзэж биеэрээ туусан тийм сайхан ажлын анхны гараа байсан. Тэгээд үүнээс хойш бол мэрэгчлэрээ бас ажиллаж байгаад 2007 оноос геоинженеринг группээ анх үүсгэн байгуулад одоо хүртэл ажиллаж байна. Ингээд би бол энэ тус салбарт бол 15 дахь жилдээ ажиллаж байна. Ингээд шинээр суралцж байгаа одоо оюутан дүү нартаа одоо хэлэхэд энэ мэрэгжил нь бол их олон тийшээ хүрэх чадвартай. Дээр нь энэ геовицгийн шинжлэх ухаан маш сайн хөгжиж байна. Маш сайхан технологиуд шин багаж эрэл хайгуулын багжууд бий болж байна. Тэгэхэд бол одоо бол тэнд одоо бэлдэж ажиллахад бол их ирээдүйтэй сайхан мэрэгжил байгаа юм шүү гэж захида. Байгаль дах бэзэг процессыг тэдгээрийн зүй тогтол, цааш тэнцийг хандлага болон байгалийн нөөцийг нээн илрүүлэх зэрэг шинжлэх ухааны болоод практикийн чухал ач холбогдолтой буюу тухайн улсын бодлогын чанартай үүрэг гүйцэтгэдэг шинжлэх ухааны салбар юм. Цаашид энэ чиглэлээр суралцахаар сонгосон болон сонголт хийх оюутан залуучуудаа амжилт хүсье.